За өнгөрсөн чуулган дээр одоо хөгжлийн төлөвлөгөө 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний хүний хөгжил одоо бүлгээр Аббекер сайдаас асуулт асууж бас жоохон доромжлол үзсэн. За одоо бодвол хүнсүдэчгийн хөнгөлдрийн сайдаас асуулт асууя. Яг энэ бүлгээс тэгээд хариултыг сонсъё доо. Хүний хөгжил, эдийн засаг, дэд бүтцийн хөгжил, тэгээ байгаль орчин, ногоо эдийн засаг гэсэн энэ бүлгийн хүрээнд нэг хэд хэдэн асуудлууд тусгсан энэ төсөл арга хэмжээний талаар танаас тодруулах тайлбар авъя. Нэгдүгээр 2-1 дээр зохистой хөдөлмөр эрхэлж байгаа хүний тоог нэмэгдүүлэх. Энэ үр дүнгийн хүрээнд жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн хөнгөлөлтөд зээлийн их үүсвэрийг нэмэгдүүлэх гэдэг энэ төсөл арга хэмжээнүүд ороод ирсэн. За санхүүжилтэнд 100 тэрбум. За тэгвэл хичнээн аж ахуй нэгжид яг ямар хэмжээний зээлийг олохын, энэ зээл олгох үндсэн шалгуурууд нь юу байх юм? Тэр зээлийн хүү хэд байх юм? Хугацаа нь ямар байх юм бэ гэдэг дээр. Тэгээд зээлийн эргэн төлөлт энэ тал дээр та хариулт өгөөрэй. За стандартын шаардлага 5-3 дээр стандартын шаардлага хангасан хүлээж авах гаралтай түүхийд тэгээд бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх. За энэ хүрээнд энэ хүлээчгүй хөдөөгийн хөгжлийн төсөлгээд 2 гэдээ ороод ирсэн. Тэгэхээр бодвол суур төвшин алга харагдахгүй байна. Тэгвэл энэ одоо хөгжлийн төсөл 2 гэж байхыг бодоход ороод ирэхийг бодоход санхүүжилтэнд 47.6 тэрбум, урдлын тэр нэгдүгээр төсөл ямар төсөл байсан бэ? Хэдэн онд хэрэгжижсэн бэ? Энэ талаар тодруулга авъя. За энд бас л адилхан хичнээн аж ахуй нэгжийг хамруулахын ямар хэмжээний зээл өгөх юм, тэгээ санхүүгийн дэмжлэг нь яаж олох юм бэ? Зээлийн үндсэн шалгуур, зээлийн хүү гэд. Энэ дэр дахиад аль аймаг, аль одоо орон нутг ямар аймагуудыг хамруулсан бэ гэж. За 6-гийн 3 дээр байгалийн нөөцийг судалж хамгаалал, нөхөн сэргээлт, зохистой ашиглалтыг сайжруулах гэд. За тэгвэл энэ нутагтай эзэн 100 харьцаг нь 1000 гэдэг төслийг одоо хэрэгжүүлэх гэж юм байна. 20 тэрбум төгрөгийн санхүүжилттэй энэ яг ямар хүчтэй төсөл юм бэ? Сая 100 аймгийн чуулга уулзалт боллоо гэлээ. Та 100 аймгаас торгийн сонгогдсон гишүүн. Тэгвэл та хангаан бүс буюу бусад одоо бүстэй хизээ очиж ажиллах юм бэ? Дандаа 100 аймгаас дандаа таны ажил эхлээл ингэж явах юм уу? Тийм. За дараа нь улсын хурлын одоо энэ Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал бид нар 2024 онд баталсан байгаа шүү дээ, тийм ээ? 64 дэх тогтоолоор. Тэгвэл энэ Архангай, Баян-Онгор, Өвөр хангаан аймаг бол хангаан бүст багтсан. Тэгвэл хангаан бүсийг уламжлалт энэ мал аж ахуйн төрөлдсөн бүс болгох хот байгуулалтын дэд бүс болно гэд бүр үзэл баримтлал тодорхой заагдсан байна. Хангаан бүсийг дэмжих чиглэлд бэлчээрийн усан хангамжийг сайжруулах төсөл төр зөвхөн нэг 103 жилүү 108 худгал тавигдсан баг юм. Энэ үнэхээр за эдгээр цайд хариулъя. За нэгдүгээр асуулт Бачимаг гишүүний асуултанд хариулъя. За энэ жидүүгийн одоо зохистой хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд энэ жидүүгийн зээлийн асуудлыг тодруулж байна. За жижиг дунд үйлдвэрлэлийн зээл бол улс тутаан түүхтэй сайн муу олон түүхүүд байгаа. Тэгээ 2022 оноос эхлээд өөрийгөө санхүүжүүлээд явдаг юм болсон. Тэгээ энэ жилээс бол одоо 30 гаруй тэрбум төгрөгийг одоо 15 аймагт бол одоо олгоод ингэ явж байгаа. Ирэх оных дээр бол яг төсвийн их усүрээр 100 тэрбумыг нэмье гэсэн саналыг бол яамны зүгээс бол хургуулсан юм байна лээ. Гэхдээ энэ бол би бол нэг тийм шаардлагагүй гэж бол үзнэ. Ягаад гэвэл өмнө байгаа энэ зээлүүдийн энэ эргэн төлөлтөөсөө дараагийн зээлээ өгөө явах болцоо бас гарнаа. За их хурлын гишүүд нэмэх ёстой гэж үзвэл одоо хэрэгжүүлээд явхад бэлэн. Нөгөө талдаа жидүү эрхлэгчдийн зээлийн одоо нөгөө хүү нөхцөл хугацаан дээр бол одоо маш том одоо дэвшил гаргасан гэж ингэж бас хэлнэ. Ягаад гэвэл 5 жилийн хугацаатай байсан зээлийг одоо 8 жил болгодог. Эхний одоо жил нь эргэн төлөлтийг нь бас хойшлуулдаг гэх мэтээр үнэхээр энэ зээл авсан хүн бол нэг бизнесэнд тогтворжоод яаж төлнө гэж санаа зовхгүйгээр сансан бодсноо хийгээд ашиг олдог байх ийм зүйлийг бас нэмээд ингэ явж байгаа. За дараагийнх нь тэр стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ гэд бас заалт орсон байгаа. Тэр бол одоо би түрүүнд хэлсэн Монгол улсын засгийн газрын хүрээнд одоо батлагдаад хэрэгжиж байгаа энэ олон улсын Дэлхийн банк болон Азийн одоо хөгжлийн банкны энэ зээлүүдийг
бид одоо дараагийн үе шатыг хэрэгжүүлэх энэ бэлтгэл ажил руугаа бол орж байгаа. Гэхдээ энэ зээлийг олгохдоо бид нар энэ хүнсний хувьсгал, цагаан алт гэдэг энэ хөтөлбөрүүдийн хүрээнд экспортын чиг баримжаатайгаар хөгжүүлж чадж байгаа энэ үйлдвэрүүдийг олон улсын стандартад нийцсэн энэ бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг болох, түүнийг олон улсад гаргах энэ болцоог нь өшөө илүү дэмжиж өгөх зүйтэй юм а гэсэн ийм одоо бодлоор бас байгаа. За нутагтаа эзэн 100 мянга гэдэг энэ хөтөлбөр бол товчхондоо хэлэх юм бол мал аж ахуй тулгамддаг энэ отор нүүдэл өвчин тийм ээ ган зууд гэдэг олон бэрхшээлүүдийг давхад малчид бэлтгэл бэлэн байдлаа хангах ийм л одоо болцоог төр одоо олгож иргэд олон нийт өөрсдөө үүн дээр итвэх санаачлагтай оролцож явах хамтын ажиллагааны ийм том хөтөлбөр байгаа. Би түрүүнд хэлсэн 5 сарын 25 гээд энэ зөвлөгөөнүүд бид аль бол хурдхан шиг хийгээд дуусгахыг зориод үүнийхээ ард дээр бид нэр байнгын хорооныхоо гишүүдэд бас танилцуулна гэж байгаа. Тэр үеэр өшөө дэлгэрэнгүй одоо танилцуулна. Эцэст нь хангаан бүсийн энэ хөдөө аж ахуйн сайд хэдийгээр миний хувьд одоо зүүн бүсээ сонгогдсон их хурлын гишүүн гэлээ. Гэхдээ би засгийн газрын гишүүн салбарын сайд гэдэг. За эдрот гişin гүцээжэрүүлээ. Салбарын сайд энэ хариуцлагаа бол ухамсарлаж байгаа. Тийм учраас одоо аль нэгэн бүс гэдэг юм уу, аль нэгэн аймаг гэдэг тийм зүйл бол гаргахгүй. Бид одоо 5 сарын 11-нд одоо Хинтээ аймаг зүүн бүс хийсэн. Энэ 5 дахь өдөр бол говийн бүсээ хийн. 18-нд өвөр хангайд хийн, 20-нд ховдод хийн, 23-нд булганд буюу хойд бүсээ хийн, 25-нд Дархан уул аймагт хийгээд ингээд дуснаа. Тэгээд эндээс гарч байгаа олон саналуудыг бид бас 2027 оны энэ хөтөлбөрлүүгээ бас үнийн дөнгөө хувьд ч гэсэн оруулах бололцоог гаргахын тулд хөгжлийн хөтөлбөр дээр бас зарим нэг зүйлүүдийг бол урьдчилаад төсвийн тавиагүй ч гэсэн оруулах зайлшгүй шаардлага байна. Төсвийн их усүрийг бид нар зөвхөн улсын төсвийн гэж харахгүйгээр зээл тусламж хөтөлбөрүүдийг ч гэсэн энэ одоо зүйлүүд рүүгээ бас хандуулъя гэсэн ийм байдлаар төлөвлөсөн гэдгийг бас тань нэмж хэлье. За баярлалаа.